Орой минь үзэгчтэй би мөнх баясгалан байна. Энэ бол 2 дугаар сууг цензургүй яриа гэхэд бэлэн боллоо. Цензургүй ярианы энэ удаагийн зочноор улсын их хурлын дарга инх болд оролцож байна. Танд орой минь төргий. Орой минь 2 дугаар суугийн үзэгчтэй орой минь төргий. Өнөөдрийн улсын их хурлын чуулган хүмүүсийн нэлээд хүсэн хүлээсэн асуудлыг хилцлээ. Энэ нь бол Монгол Улсын ерөнхийлөгчийн өргөн барьсан засгийн газрын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай. Бидний ярьдгаар бол давхар дээлийг тайлбарлах хэсэг асуудал. Өнөөдрийн чуулганы үр дүнг сонирхолтой гарлаа л да. Санал хураахын өмнө та хэлсэн. Монгол Улсын парламентын түүхэнд эцсийн хэлэлцүүлэгнээс хуулийг буцааж ийсэн түүх байхгүй шүү. Тэгэхээр бүгдээрээ хариуцлагатай хандаарай гэсэн. Гэвч харамсалтай нь улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүнээр давхар ажилдаг энэ давхар дээлийг тайлбарлах хууль санал авсангүй. Ингээд унчглаа. Энэ дээр та ямар байр суурьтай байна? Ер нь хууль бол олон хэлцүүлгээр гардаг. Тэгээ хуулийг унгаамаар байвал таалагдахгүй байвал шилэн дансны хуулийг буцаасан шиг хэлц хэсэг гэдэг шатан дээр унгаагаад буцаагаад хууль санаачлагч наад хуулийг чинь бидний олонх дэмжихгүй нэг гаргачдаг. Гэтэл энэ хууль яасан гэхээр өргөн баригдаад жил хэлцүүлгэнд ороод хагас жил. Тэгээ эцэст нь яг батлаг дээр ингэнэ гэдэг бол урд өмнө ийм тохиолдол гарч байгаагүй. Бараг анхных гэж хэлж болохоор ийм тохиолдлыг сонин тохиолдол болсон л д. Улсын их хурлын даргын хувьд хуулиа баталж хууль гаргахын төлөө саналаа өгсөн. Тэгээ харамсалтай нь 3 хүнээр дутлаа. Энэ хууль батлагдлаа гэхэд ер нь үндсэн хуулиар хууль тогтоох гүйцэтгэх шүүх засаглалыг тусгаарлаж өгсөн байна. Тэгээ 2000 оны үндсэн хуулийн нэмэлтээр энэ ингээ холдчиход байдаг учраас сонгуул болох болгонд л яригддаг ийм сэдв болчиход байгаа юм байна. Уг нь тустай байвал дээр байгаа. Гэхдээ энэ удаагийн засгийн газрыг огцруулахгүйгээр шийдэх боломж бол байсан. Тэгээд тэр боломжийг бол ашигласангүй л дээ. Та түрүүчийн санал хураалтан дээр хэлжсэн 2016 оны 7 сарын 1-ээс энэ давхар дээлийг тайлбарлах нь зүйтэй юм а гэсэн гол заалт унчлаа гэж хэлжсэн тийм ээ. Тэгэхээр 14 оны 7 сарын 1-ээс тайлахад давхар дээлтэй гишүүд сайдууд маань эвгүүцсэн болоод л унгаачих шиг боллоо. Тий, ер нь бол хоорондоо тохиролцоод явах боломж байгаа юм. 12 оны улсын их хурлын сонгуулийн нэг онцлог бол анх удаа энэ жагсаалтын гишүүд гэдгийг гаргаж ирсэн. Тэгээ жагсаалтын гишүүн сайд 7 хүн байна. Манай энэ засгийн газарт. Кабинетийн тална гэсэн үг. Жишээ нь бол энэ 7 хүн сайдаараа үлдээд гишүүнээсээ гарах юм бол дараагийн гишүүн нөхөн сонгуул хийхгүйгээр жагсаалтанд байгаа дараагийн улсад орох юм. Арчилсан нам, иргэний зориг нам, шудраг ус эвслийн 7 хүн зөвхөн гишүүнээрээ байдаг гишүүн болж орж ирнэ. Гишүүн сайдууд нь сайдаа сонгоно гэсэн үг л дээ. Ийм маягаар бол үе шаттайгаар хийсээр байгаад энэ оноос эхлээд дан дээлтэй сайд нартай болох болцоо байсан л да. Тэгээд тэрийг бас авч үзсэнгүй л дээ. Ер нь бол хууль бол үргэлж гарц үлдээж идэг. Тэгээ ийм маягаар илүү конструктивны явах боломж байсан. Тэгээд олонх маань ашигласангүй. Уг нь бол хууль тогтоомжоор тийм болцоо олгоод байгаа юм. Өнөөдрийн санал хураалтаас нэг сонин дүн харагдлаа. Түрүүчийн санал хураалтан дээр ардын намаас 4 гишүүн намаасаа өөр санал өгсөн. Арчилсан намаас асуудалд орсон. Листээр нэр дэвшсэн бурмаа гишүүнийг намаас хөө хяналтын зөвлөлийн шийдвэр гараад дараагийн шатанд хэлцүүлэх гэж байгаа. Өнөөдөр та нэмэгдээд бас конопт арчлаа. Тэгэхээр та намаасаа хөөгдөх үү? Би намаас хөөсөн шийдвэрийг буруу гэж үзэж байгаа. Яагаад тэгэхээр улсын их хурлын гишүүн бол сонгогдохдоо
намаас нэр дэвшин сонгогддог боловч сонгогдсон хойно улсын их хурлын гишүүн болж ийм тангараг өргөдгөлдөө. Би энийг бас камерлоо харуулъя. Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн нэг бол улсын их хурлын гишүүн бол ард түмний элчин мөн бөгөөд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлана. Энд арчилсан намын эрх ашигыг баримталж тэгж санал өгнө гэсэн үг байхгүй юм л да. Тэгэхээр энэ маргаан дээр бол бурмаа гишүүний зөв бол таарж байгаа. Би тэгээ бүлгийн урал дээр хэлсэн. Улсын их хурлын гишүүнийг албадаж тэгж санал өгж ингийг хоригддаг юм аа. Үндсэн хуульд өргөсөн тангарагынхаа дагуу харин ч одоо өөрийнхөө үзэл бодлын эсрэг биш энэ өргөсөн тангарагаас яах юм бол бурмаа гишүүн өөрөө хариуцлага хүлээх ёстой. Энэ гишүүнийг зөвхөн ухамсарлуулж иж санал өгүүлнэ. Бурмаа ингээд санал өгчвөл одоо хэрэгтэй байна гэж Эрдэнэбат бүлгийн дарга жишээ нь ярих хэрэгтэй. Алтан уяыг намын дарга тэгж ярих хэрэгтэй л да. Тэгэхгүйгээр албадаж болохгүй. Энэ бол үндсэн хуулиар ард түмнээс авсан мандатын одоо нэг хэсэг. Жагсаалтны гишүүн, тойргийн гишүүн хоёрыг ялгсан хууль байхгүй. Улсын их хурлын гишүүн л гишүүн. Бурмаа гишүүнийг хөөгөө дараагийнх нь нэг оруулна гэдэг тийм дур зоргийн асуудал байхгүй. Ягаад гэвэл энэ сонгуулийн хуулийг хийхэд би ажлын хэсэгт нь маш идэвхтэй оролцсон. Бурмаа гишүүн биш байхдаа энэ манай сонгуулийн хуулийн зөвлөх байсан. Тэгээ тэр үед жагсаалтны гишүүн ингээд цахилгагуудаа дэвэл хөөгөө дараагийнх нь хүнийг оруулъя гэдэг санал гарч ирсэн. Тэгэхэд бол болохгүй. Үндсэн хуульд бол улсын их хурлын гишүүнл гэж байхаас тойргийн болон жагсаалтын гэдэг ялгаа алгаа яг адилхан эрх эдэлж өргөлнө шүү дээ. Тийм ялгаа бол байхгүй. Тэгэхээр энэ нэг буруу ойлголтууд хэвлэлээр яваад байгаа учраас би зориуд засаж байгаа. Гэтэ энэ танай намын дүрмэнд байгаа юм шүү. Тэгэхээр зөвхөн манай намын биш бүх намын дүрмэнд байдаг юм байна. Оо за. Тийм тэгэхээр би энийг бол одоо буруу гэж үзэж байгаа. Тэгээд намын дүрмч гэсэн үндсэн хуулийн нийс үүрэгтэй. Энэ талаар бас арга хэмжээ ахуулна. Одоо бид нар бол би бол сэтгүүлчний хувьд тэгж бодож байна. Одоо ерөөсөө л юм адилхан эрх тэгш байх хэвээр. Тийм учраас одоо энх хул даргаыг маргаашнаас эхлээд намаас нөхөө хяналтын зөвлөлийг хуралдуул адилхан байх хэвээр. Бурмаа гишүүн болохоор л хөөгдөж идэг. Энх хул дарга болохоор улсын хурлын дарга болохоор хөөгдөхгүй гэсэн юм байхгүй гэл одоо. Арын хаалгадад үлдэх гэдэг шүү дээ. Та болохоор үндсэн хууль яриад бас үлдэх гээд байна тийм ээ. Би ер нь үлдэх гээд байгаадаа биш л те. Ер нь улсын хурлын дарга өөрөө хуулиа батлахгүй үлдэнэ гэдэг бол буруу учраас би бол тэр дараагийн үр дагаврыг тооцохгүйгээр дэмжиж санал өгсөн л да. Ер нь бол гүйцэтгэх засаглал, хууль зохицох засаглал хоёр тустай байх ёстой. Үндсэн хуулийн зарчим. Тэрийг бол одоо хүн болгон баримтлах ёстой. Тэрнээс 76 гишүүний 17 сайд болчиход суугаад байх нь буруу. Ядаж одоо эрдсэн дээр харагдаж байгаа шүү дээ. Тэрийг бол та нар бол үргэлжил мэдэрч байгаа байх. Ордон дотор ажилладаг сэтгүүлчтэй хувьд бол байнга харж яадаг зүйл байгаа. Тэрнээс гадна өөр юу байгаа гэхээр ер нь бол энэ сая нэг 2-7 хоногийн үйл явдал бол үндсэн хуулийн зарчим, нам нь хаана байх ёстой юм, улсын их хурл нь хаана байх ёстой юм, засгийн газар нь хаана байх ёстой юм, олон зүйлийг олон түмэнд одоо ойлгуулж өглөө шүү дээ. Бурмаа гишүүн дээр гарч байгаа жишээ боловч одоо нийт дараагийн улсын их хурлын гишүү, дараагийн сонгуульд бол их сургамж болохоор жишээ нь үлдээж байгаа. За нам бол одоо хуулийн дээгүүр байдаг 1990 он хүртэлх түүхийг бид нар бүгд сайн мэднэ шүү дээ. Гэтэл одоо буцаагаад бидний үүсгэсэн систем маань нөгөө 90 оны өмнөх байдал руугаа яваад байна шүү дээ. Энийг бол би буруу гэж бодож байгаа. Намын улс орны амьдралд оролцоо бол үндсэн хууль заасан 3хан газар байдаг. Хүн болгон одоо намын гишүүн байх хэрэгтэй гэдэг газар байна. Нөгөөх нь улсын их хурлын дэд даргын томилдог дээр улсын их хурлд бүлгийн суудалтай нам болгон өөрийн гэсэн дэд даргатай байж болно. Нэр дэвшүүлэх хэрэг байдаг. Гурав дахь нь ерөнхий сайдыг нэр дэвшүүлэхэд байгаа. Тэгэхээр үндсэн хууль бол намыг байх байранд нь тавьж өгсөн байна. Гэтэл манай намууд ямар ажил хийсэн гэхээр өөрийнхөө дүрмээр
өөрийнхөө гишүүнийг албаддаг. Үгүй бол одоо хасна басна гэдэг ийм юм ярьдаг болсон буруу болсон байна гэж. Дээр нь манай одоогийн улсын их хурлын нэг онцлог байгаа. Энэ бол олонх байхгүй улсын их хурл. Би арчилсан намын үлгийн хурал дээр бүр тодорхой хэлсэн. За 4 гишүүний намаас хөөе гэж бодъё. Ардын нам 26-тай. Наад 4 ч очоод тэнд очихоор 30 болчихно. Манайхаас 34-өөс 4-ийг хасгаар 30 болчихно. За амар жаргал гишүүн бол үндсэндээ бүлгийн хурал суухаа байлцсан. Тэгэхээр ардын нам 30-31 болоод бид нар 29 болчихно. Олон болсон 30 болсон ардын нам болвол нөгөө хэдтэйгээ хилцээр ирэх нь үүсэн шүү дээ. Тэгэндээ Үндсэн хуулийн дагуу одоо сонгуулийн дараах байдал давтагдана гэсэн үг л дээ. Тэгээ ийм их хэцүү үр дагавруудтай учраас би намаас зөөх юм бол одоо бурмаа гишүүнээр дуусна гэж бодож байгаа. Ингэж бол тоглож болохгүй байхгүй. тэгэд нам одоо үндсэн хуулийн дээр төрийн дээр суугааг арчилсан нам нийгэмд маш сайн харуулж өгч байна л да. Жишээ нь байнгын хорооны шийдвэрийг бүлгийн хурлаар хэлсэн. Ардын нам байсан бол яг адилхан байх байсан. Тийм ба. Тэгэхээр арчилсан намтай биш. Ер нь намууд гэж хэлж болно л да. Тэгэхээр энэ өөр манай улс төрийн намууд үндсэн хуульд захирагдаж явах ёстой гэдгийг сануулсан. Одоо арга хэмжээ авах шаардлагатайг харуулсан ийм л прецедент үлдээж штт. Гишүүдийн эрдэс дээр үнэхээр санаа зовмоор байна. Давхар дээлийн асуудал гишүүдийн эрдэсээс эхэлсэн гэвэл тийм мэдээ сонсч ирсэн үү? Сонсч ирсэн. Тий, ердөө эхэлсэн цэг нь тэр штэ. Хэрвээ энэ 17 сайд хурлаа тасалдгүй байсан бол ерөнхийлөгчийн давхар дээлийн хуулийг санаачлахгүй байх байсан. Өнөөдөр давхар дээлийн асуудал хилцэгдэл дуусгаад л танхимууд ерөөсө 2хан сайд үлдээл бусд нь гараа ирсэн. Дараагийнх нь утааны асуудал байсан. Тэрийг би бас шүүмжилсэн. Тэрийг хэвлэлийнх бас нэлээд дэлгэрүүлээ бичсэн байлээ. Өөрийнх нь огцрох тухай асуудал яригдахад 17-оо сууж ирсэн. Дараагийн асуудал утааны асуудал дээр ган төмөр сайд, оюун сайд хоёроос бусд нь алга болчихж байгаа. Тэгээ ийм учраас л энэ ард түмэн давхар дээлээ тайлагдгийг чинь дэмжиж дээ шүү дээ. Одоо ингэж өнгөрсөн тийм ээ. 16 он хүртэл одоо давхар дээлтэй сайдуудтайгаа л явна. Ер нь бол ерөнхий сайд давхар дээлийн хууль гарсан ч бай, гараагүй ч бай. Сайн дураараа засгийн газар сайд гишүүдийнхээ тоог цөөлж, гишүүн биш сайдынхаа тоог нэмж болно л доо. Сайн дураараа. Ер нь ерөнхий сайд, ерөнхийлөгч арчилсан намын бүлэг одоо бидний хооронд яригдж байгаа зүйл бол болохгүй сайд нартай хариуцлага тооцооч ерөнхий сайдаа ардын намын өргөн барьснаар биш. Хэтэрхий олон яамтай байна, хэтэрхий олон агентлагтай байна, бүтцийн өөрчлөлт хий. Хэдэн болохгүй сайдаа явуулъя гэдэг дээр бол санал нэгдээд байгаа. Гэхдээ энийг бол ерөнхий сайд өөрөө санаачилж, өөрөө барьж орж улсын хурлаар шийдвэрлэх ёстой. За болон болохгүй сайдыг бол тодорхойлж чадахгүй байгаа бол арчилсан намын ард түмнээс асуух хэрэгтэй гишүүдээс. Сайд нарт үнэлгээ өгөөд нэг карт шиг юм гаргаад тэгээд болохгүй сайд нараас бол салсан дээр л дээ. Ард түмэн их л сайн ажиллаж байна гэл одоо хар манай засгийн газар ийм сайхан байна гэдэг дүн үзүүлээд байгаа шүү дээ. Бүгдээрээ сайн биш байгаа. Ажлын доголж байгаа салбарууд байна. Би ерөнхий сайдыг тийм эр зэрэг гаргана гэдэгт нэг л итгэж өгөхгүй байна л да. Сая одоо Солонгост усан онгоц чивэд их олон хүүхэд хүн асуурлаа. Тэгэхэд бол тэдний ерөнхий сайд өөрөө огцорч байна. Энэ бүгдийг аюулаас хамгаалж чадаагүй гэдэг өөр дөр бүх хариуцлагыг хүлээж байна. Манайд бол тэгнэ гэж байхгүй хаа. Би бол нэг итгэхгүй байна. Манайд тийм соёл элбэгдэрж ерөнхийлөгчөөр дууссан. За хил аманд орооцолтоод ирэхээр би шалгуулъя гэдэг гишүүний хүч гарч ирсэн. Тэрнээс хойш бол тийм гарсангүй л дээ. 1992-оос 96-ны улсын хурлд штэ. Тэгээд шалгуулад гин бурууг нь тогтоогдоод тэгээд буцаж гишүүн болоочгүй. Буцаж гишүүн болгоч хууль зүйнс байхгүй манад. Ер нь бол сайд нар суудалтай хөнгөн суух хэрэгтэй л дээ. Болохгүй бол тэгэл явцдаг байх. Олон юм яриад идэггүй. Одоо ингээд та хоёр энэ асуудлыг ороод ирэхээр гарцаа байхгүй Тэмүүжин сайдын асуудал байна. За ингээд огцруулах санал тавьсан, байнгын хороо дэмжигдсэн. За та мөн хууль зүйн байнгын хороонд байсан. Гэтэл байнгын хорооны шийдвэрийг
намын бүлэг авч хилцээд байх юм. За тэгээд сүүлдээ бүр ингээд олон нийтийг төрөхрөх маягтай болоод ирлээ л. Тэгээд энэ асуудал дээрээ шалгуулахгүй, огцруулахгүй гэд ингээд зууралдаад байгаа. Яг байнгын орны хурал хаалттай болсон гэдгийн учир нь Тэмүүжийн сайдтай холбоотой яригдсан асуудлууд дотор одоо явагдаж байгаа өөр эрүүгийн хэргийн асуудал орж ирээд байгаа. Тэмүүжийн сайдтай холбоотой юу? Өөр эрүүгийн хэргийг мөрдөх явцад Тэмүүжийн сайдын нэр гарч ирээд байгаа учраас одоо утсаар холбогдсон ч гэдэг юм. Өөрөө бол энэ их нууц биш юм. Гэт зургатаар яриад ийлээ л дээ. Тэгээ тийм юмнууд хит байгаа учраас Хуулзан байнгын орон хэрэгээр хаалттай байсан. Мөрдөн байцаалт дуусаагүй мөрдөн байцаалт бол нууц байдаг учраас нуухаас өөр аргагүй л дээ. Дууссныхаа дараа бол ил болдог. Ямар буруутан яадаг ийм хуультай. Тэгэхээр улсын их хурлын чуулган хилцхэн ч гэсэн мөн ингэж явна. Хаалттай явна. Хүний муу дуртайдаа бид нар огцруулах гэдэг байгаа юм биш. Ер нь бол шинжил бол ганц Тэмүүжин гэдэг нэртэй Чингис Баатар гашрын хийждэг ажил биш л те. Энэ бол цагдаа гэхэд одоо хэд байдаг 20 мянган хүнтэй байгууллага байна, прокурор мянгад байна, шүүгчнэр байна, бас 1 одоо хүрч байгаа бах. Тэгээ ядаж энэ 3 байгууллага чинь дэмжиж явах хэрэгтэй юм. Тэмүүжин сайдын нэг юмтай би огт санал нийлдэг. Одоогийн энэ 3 хуулийн байгууллагыг гурвуулангийн их муухагаар хэлдэг. Энэ болохоо байцсан улсууд авилга авдаг. Тим хэсэг хүн байхыг үгүйсэхгүй. Гэхдээ бүгдээрээ 16 мянгуулангуудаа бүгдээрээ 1000 прокурор тийм байх ямар ч боломжгүй. Хуулийн системд реформ хэрэгтэй. Энийг ганц Тэмүүжин олж хараад хийгээд байгаа юм биш. Арчилсан нам аль 90 оноос хойш хийлээд бид чадах ятгаараа энийг өөрчилж байгаа. Хамгийн том реформыг тэгж ярих юм бол ерөнхийлөгч Илбэг Доржийн үед хийсэн хэд хэдэн шүүхийн тухай хуулиуд байгаа. Тэгэхэд Тэмүүжин сайд байгаа гишүүн л байсан. Харин тэр үед энэ Нэм Дорж сайд бол дэмжиж гаргасан ийм хэд хэдэн 6-7 хууль байдаг юм л та. Тэгэхээр ер нь бол олон нийтэд их буруу ойлголтууд төрсэн юм билээ. Тэгээ одоо жагсаал цуглаа хийж байгааг нь харахад бол их л буруу л яваад ийл. Одоо энэ шинжилгээг үргэлжлүүл дуусгах дахиад 2 жилийн хугацаа байна. Энэ хооронд Тэмүүжин сайдыг би цагдаатай, прокурортой, шүүхтэй энэ өөрийнх нь хийх гэж байгаа реформыг хэрэгжүүлэх, гардаа хэрэгжүүлэх улсуудаа хил үгээ олцоод явна гэдэгт бол итгэл алдраад байгаа. Яагаад? Яагаад гэвэл өөрөө ажиллаа аваад жил 7 сар 8 сар нь одоо болж байна. 8 дахь сар нь. Гэтэл энэ хооронд тэр байгууллагын хүмүүстэй хил амаа олцож чадаагүй нь бол байнга бидэрт одоо Хуулзан байнгын орны гишүүдэд гомдол нэрж байгаа. Эн чин тэгээд энэ тэр чин тэгээд энэ эн чин амьдрал дээр ингэдэг байхгүй. Бид бүгдийн сонсох үүрэгтэй. Ганц Тэмүүжингийн хэлсэн үгээр үндсэндээ жилд 6 сар явлаа шүү дээ. Сүүлийн үед бол би болохгүй юм байна гэж бодож эхэлж байгаа. Ялангуяа эрх мэдэлтэй холбоотой томилгоогоо маш түргэн хуульчилж авсан. Цагдаагийн 2 дид даргыг томилдогч гэдэг юм уу, Тахрын албан даргыг томилдог. Тэрэндээ гүйцэтгэх ажлын эрх мэдэл өгнч гэдэг юм уу. Энэ бол реформ хийх гэж байгаа хүнд байж болохгүй юм байна. Эхлээд эрх мэдлээ авах гээд ш. Гэтэл эхлээд эрүүгийн хуулиа батлах. Одоо үнэхээр сайн эрүүгийн хуулийн төсөл бол өргөн баригдж л та. Харамсалтай. Ажлаа авснаас хойш жил 8 сарын дараа. Энэ бол одоо сайн хууль. Энийг одоо би чадах ятгаараа дэмжээгээд гаргана. Төрүүчийн ирсэн юм муу байсан. Тэрийг бас буцаасан байгаа. Үндсэн хуулийн зөрчил мөсөл яригдж байгаа л да. Тэгэхээр энэ хуулийн салбарын шинжилгээ гэдэг бол маш олон мянган хүний хичээл зүтгэлээр хийгддэг. Тэр олон мянган хүнд ойлгуулдаг. Тэдний дэмжлэгийг авч явдаг болохоос чи юм уу цагдаа, чи юм уу прокурор, чи юм уу шүүгч дандаа авилга авдаг гэдэг ингээд загнаад байх юм бол Тэмүүжний бодож байгаа реформ явахгүй. Энэ реформыг Тэмүүжний гэж нэрлэх нь учир дутагдaltaй. Энийг арчилсан нам бол олон жил ярьж яваа, хийж яваа. Саяхан батлагдсан хуулиудын нэлээд олонх нь төрүүчийн үед хууль зүйн яамд хийгдсэн ийм л ажил байсан. Залгам чанар ингээд яваад байгаа.
Тэр бүх юмыг өөртөө нааж болохгүй л дээ. Хамгийн одоо энгийнээр хэлэхэд даруй биш байгаа. Тийм байдал ажиглагдж байгаа. Би бас гайхаад байгаа байхгүй юу? 25 жилийн турш арчилсан нам хуулийн шинтгэл гэдгийг огт олж харахгүй. Гэхдээ жишээ нь та хүртэл хуулийн шинтгэлийг огт бодохгүй явж байгаад гинт тэмүүжин гаргаж ирсэн. Тийм. Ер нь бол хуулийн шинжилгээ хийхэд хөрөнгө мөнгө хэрэгтэй байдаг. 96 онд бид үнэхээр хийж чадаагүй. Тэр хөрөнгө мөнгө нь байгаагүй. Олон хүний ажлын байр хөндөгдөн, шинээр одоо шүүхийн байшин баримт ч гэдэг юм уу. Тэгээ хөрөнгө мөнгө нь олдоод нэмдор сайдын үуч гэсэн хийх хүсэл байсан. Хөрөнгө мөнгө бол байгаагүй шүү дээ. Тэгэхээр анх удаа нэг мөнгө төгрөгтэй болоод бонд ч гэдэг юм ингээд нэг реформ хийх даах чадвартай болж эхэлсэн үеийн Тэмүүжингийн үедээ таарсан юм л да. Тэгээд энийг маш одоо үр дүнтэй явуулах боломж байсан уу гэвэл байсан. Даанч одоо хуулийн салбарынхаа муудалцаар байгаад энэ цаг хугацаа бол маш хайран байна л да. Одоо ингээд Тэмүүжин сайд өөрөө Twitter хуудасдаа бичиж байгаа байдлаас харахад за эхлээд Ботлого сайдыг одоо намайг ингээ огцруулах гэдэг юм гээл дайраадсэн. Одоо таны нэр араас нь ороод ирсэн. Тэр хууль зүйн байнгын хорооны дараа. Тэгээд хууль зүйн байнгаас гарангуудаа Twitter дээр 5 номны тухай, нэг сумны тухай яриад эхэлсэн л дээ. Би бол тэрийг сайн ойлгоогүй. Өөрөө тэгж бодож болох л байх л да. Ер нь бол мөрд халбаны хуулийг оруулж ирснээс эхлээд би Тэмүүжин наа чин болохгүй байна. Чи залуу хүн наад энэ хүмүүстэйгээ зөв харилцахгүй бол чиний реформ чи явахгүй гэж хэлсэн. Энэ бол өнгөрсөн оны явдал л да. Тэгээд тэр үед нь би тэр хуулийн хэлцүүлэг зогсоосон. Ерөөсөө эрүүгийн хуулиа батлахгүйгээр энэ байгууллагын хуулийг гаргаж болохгүй болио гэд. Тэр үеэс л эхэл нөхөр бодсон байх л та. Энэ ер нь эсэргүүцэд эхэллээ гэж. Тийм одоо бодит шаардлага бол байгаа уу гэвэл байгаа юм. Тэгэхээр хууль зүйн байнгын хорооны өмнө ийм асуудал тулгарч байгаа. Ажил төрөл сайн муу тэр эмнэлгийг офс болгосон бол би нэг зөрчил биш гэж үзэж байгаа. Тэр бол одоо засгийн газрын эрх хэмжээний л асуудал. Эхлээд бол буруу хийсэн, сүүлд нь улсын хурал тэрийг засч өгсөн л дөө. Тэр төсөв шилжүүлэх процессын 16 мянган цагдаатайгаа, 1000 прокурортойгоо, 1000 шүүгчтэйгээ үлдэх үү? Эсвэл энэ болгонд одоо таарахгүй байгаа нэг сайдаа халж явуулах уу гэдэг сонголтыг би бол хийсэн. Баасан хүүгийн хэлснээр биш шүү. Баасан хүүгийн хэлсэн 3 аргумент дотор яг ажил төрөл муу байна гэдэгтээ нь бол таарах байх. За тэр нэг хүүхэн шүүхэнтэй холбогдсон хар тамхи хөл тэгээд мөрдөн байсалж явцаж хаашаа тодорхой байх. Тэрийг ч би нэг үндэслэл болгоогүй. Ер нь бол эрх зүйн шинжилгээ цааш нь үргэлжлүүлээ гэвэл тэр олон мянган хүнээ буруу гэж үзэх үү? Ганц сайдыгаа солиод тэрний оронд хинч байсан тэрийг үргэлжлүүлэл аваад явчихна. Тэгээд одоо Тэмүүжин сайдыг огцруулах юм бол баг бослого гаргана гэсэн ойлголтыг нэгэнд өгöd байгаа юм. За их тэрэндээ хүрэхгүй байлгүй дээ. Би таньнаас нөгөө асуулт үлдэж байхдаа таны нэг Твиттерт жиргээг олсон. Одоо найруулагч өгөх бах. Тэн дээр болохоор хөрөнгө оруулгын мэдүүлгээ буруу мэдээлсэн Амар Заяа гэдэг хүнийг хуулийн дагуу ажлаас халсан юм байна. Гэтэл тэр хүнийг эргүүлэн томилсон байна л да. Тэгээ таны энэ жиргэн дээр болохоор ийм шинжилэл хийгээд байгаа учраас дэмжихгүй байгаа юм гэсэн. Тий, ер нь бол шинэ цагдаагийн удирдлага гарч ирээд энэ хөрөнгөцсөн орондоо гэдэг улсуудад тэтгэврт нь гаргасан юм. Тэгээ тэдний нэг нь энэ Тэмүүжингийн найз Амар Заяа юм байгаа юм л да. Найз нь юм уу? Тий, найз нь Баянгол дүүргийн цагдаагийн дарга байхдаа Тэмүүжин гишүүн байсан. Нөгөөх нь цагдаагийн дарга байлаа шүү дээ. 2008 оноос хойш. Тэгэхээр энэ хүн ямар алдаа гаргасан гэхээр 2 өрөө барай мэдүүлээгүйгээс болоод 2012 онд биелэгт ажлаас нь алсан байдаг. Гэтэл өнөөдөр одоо сарын өмнө бэлэгтийн орлогчоор нөгөө халсан хүнийг авчиад тавьчихж байгаа. Хомо буруу мэдүүлсэн хүнийг дахиж төрийн албанд авдаггүй. Хуультай. Хуульч явахтай тийм бичгтэйгүүд өрн байгаа. Гэтэл төрийн албанд авах байтугай хуучин дүүргийн цагдаагийн дарга байсан хүнийг цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар тавьж шин. Тэгээ ийм зарчимгүй юм байж болохгүй л гэсэн. Найз нөхөд байж болно. Гэхдээ хөрөнгөцсөн урандаа нартаа тэнцэнэ гэж амаараа ярьчаад
ачир дээрээ тийм үйл байж болохгүй гэсэн. Тэмүүж нэрээ тийм байна. Би одоо энэ алдаагаа засаа талчлаа гэд тушаал гаргаад харуулсан л да. Тэгэхээр Тэвүүж ингээ би шудрах хүн гэж боддог байсан. Ингээд ийм юм одоо хамгийн анхны л баримттай материал бол энэ. А бусдын бол биднэрт нөгөө хэл мэдээлэлээс нуугаад өгөхгүй байгаа юм чинь. Тэгэхээр нийгэмд үүсэж байгаа энэ эргэлзээг тайлж болохгүй юу энэ хөл дарга. Одоо хууль зүйн байнгын хорон дээр юу яригцээ тэрнээс ингээ хүмүүст үзүүлж болохгүй. Тэгэхгүй бол та бүхэн хуульчж жагаад нэг шудрах хүнийг явуулах гэдэг шүү. Тэрийг хэзээ үзүүлж болох вэ гэхээр тэр эрүүгийн хэрэгүүд нь дуусны дараа үзүүлж болно. Шүүхээр шийдвэрлэгдээд тэр холбогдсон улсууд нь ял мал авсны дараа. Тэрнээс Тэмүүжин бол шууд холбогдогч биш л дээ. Тэр хэрэгт холбогдоод шалгаж байгаа улсуудтай харилцсан найз нөхөд одоо юу ч байдгийг тийм холбоотой учраас л нэрэнд дурддагдаад байгаа. Ер нь бол ёс зүй гэж нэг юм байх хэвээр. Хууль зүйн сайд тэгэл хулгай хийдэг юм хар тамхи хэрэгэлдэг улсуудтай дотны харилцаатай байж болохгүй л дээ. Ёс зүй гэснээс бидний энэ арчил шилцсэн энэ хугацаанд мэдлэг, боловсрал, хөрөнгө, мөнгө нийт төлөөлөх гүйсэн бүгдээрээ явсан юм шиг. Харин ёс зүй өнөөдөр хүн байхын утга учирыг бид нар огт мартсан юм шиг санагдаад байна. Тань тэгж бодогдож байна уу? Ер нь бол философийн асуудал да наадах чинь. Улс орон шилжилт хийж байна. Тэгээ юуны төрөнд амьд явах, толгой орогдох байртай болох гэх мэтийн материаллык хэрэгцээнүүд нь төрүүлж байгаад байна шүү дээ. Тэгээ явандаа бол Монголын нийгэм докторжоод ирэхээр ёс зүйгээ хүндэлдэг Солонгосын ерөнхий сайд шиг хаа байсан ерөнхий сайдад огт хамаагүй асуудал шүү дээ. Хувийн нэг компани онгоцоор явж байгаа л хүн хүчлээ, олон хүн. Тэгээд хариуцлагуудад бол одоо тэр усан онгоцыг хариуцдаг зам тээврийн яам ч юм уу тэгж хариуцгал байх л да. Гэтэл тэр хүн бол сайн дураараа тэгэл гарч ийн гэдэг бол тийм ёс зүйн төлөвшил манай энэ төрд бол эзэн нэгэн цагт ирнэ. Тэр нь хурдан байгаасаа л гэж би бодож байгаа. Би ерөнхийлөгчийн сүүлд өгсөн телевизийн ярилцлаганд хоёр зүйлийг эргэлзлээ л дээ. Чин сая та инглээ. За Тэмүүжин сайд бол алдаа гаргасан үнэн. Алдаагаа засаад цаашаа хууль зүйн шинтгэлийг хийн гэдэгт итгэхгүй байх гэж та сая хэллээ. Гол нь тэр салбарынхны асуудал байгаа. Одоо тэр олон мянган хүнийг яах вэ гэдэг асуудал байна. Тэгэхэд ерөнхийлөгч болохоор би итгэж гин гэдэг байгаа байхгүй юу? Ерөнхийлөгч болохоор их хурлын байнгын хууль зүйн байнгын хорон дээр Тэмүүжингийн гэгдэх энэ шинжилэл нь гацсан тохиолдол ихнийх биш юм л да. Өнгөрсөн оны сүүлээс эхлээл ингээ гацаад байгаа учраас тэр талын мэдээлэл ерөнхийлөгчд байхгүй байна. Ерөнхийлөгчд тэрийг бид нар бас ойлгох хэрэгтэй. Ерөнхийлөгч буруу ойлголттой явж байна гэсэн үг. Ерөнхийлөгч бол их сайн хүн л гэж бодоо яваад байгаа. Гэтэл яг үнэн хэрэг дээрээ хуулиуд нь батлагдахгүй буцаад байна гэдэг бол энэ хүний бодсноор юм явах чааш хэцүү боллоо л гэсэн үг. Зүгээр одоо сая өргөн барьсан эрүүгийн хууль бол 2 жил ажилласан гэхэд бол боломжийн танилцуулгатай байгаа. Тэгээ энийг одоо Тэмүүжингээр тайлбарлуулж явах бас хэрэгцээ байгаа л байх л та. Бас өнөөдрийн дан давхар дэлний асуудал. Энэ дээр болохоор ерөнхийлөгч болохоор би хуулиа татахгүй. Ингээл яваг гэж байгаа. Нэг ингээд яриагийн сонсохоор давхар дийлийг тайлбарлах дуртай юм шиг. Гэтэл энэ хууль улсын хурлаар батлагдаад гараад ирвэл би хориг тавина гэж мэдгэжчихсэн. Хугацаанд байна. Тэгэхээр зарим гишүүд за тэртээ тэргүй хориг тавих хуулийг бид нар өнөөдөр баталж байгаа юм биш. Тэрийг маш ойлгомжтой хэлсэн шүү дээ. Хугацаан дээр л хориг тавина. Хуулиа юу гэж өргөн барьсан хуулиа батлагдаад гараад ирэхээр энэ хуулийг хэрэгжүүлэхгүй гэж хориг тавих уу? Тийм логикгүй юм байж болохгүй шүү. Харин зөвхөн хугацаан дээр л тавих байх гэж. Ерөнхийлөгч өргөн барьсан хууль бол сонгуулийн дараа нь сэргэж хууль байсан. Тэгэхээр тэрийг урагшлуулчаар хуулиас бол засгийн газар огцруулахгүй. Тийм учраас анх өргөн барьсан хуулийнхаа хугацаагаар л явцгаая гэдэг ийм л зүйл ярьсан шүү дээ. За би 2011 онд Монголын эдийн засаг хамгийн өндөр үзүүлэлтэд өссөн байна гэсэн тоо авсан. Яг зөндөл яригддаг л да 17.4%-аар өсөж исэн гэд. За тэр өсөлт юунаас болсон бэ гэд харахаар нүүрсний экспортоос болсон байдаг. Хоёулангаас болсон байдаг. За тэгсэн чинь одоо өнөөдөр 2014 он бас л эдийн засаг өсөлттэй гараад идэг. Гэтэл амьдрал яг унаад хүмүүс ингээл ядуураад юмны үн өсөд
Ингээд идэх л да. Тэгэхээр одоо өнөөдрийн манай энэ эдийн засаг өсөлтөд гарчаад байгаа салбар нь аль вэ? Дахиад нүүрс үү? Эсвэл барилгын салбар уу, зам тээврийн салбар уу? Нүүрс бол биш болсон. Ягаад тэгэхээр нүүрс 100 120 доллар зардаг байсан. Нүүрс одоо 30 40 долларын оройн руу орчлоо шүү. Тэгэхээр нүүрс бол бараг өртгөөрөө зарагдж байгаа. Барилга байлаа, мал аж ахуй байлаа. Энэ хоёр салбарын өсөлт 11-ийг чинь бараг талаас илүүг нь аваа явцсан л да. Дээр нь оюу толгойн зэс байна. Одоо бид нар ингээд нүүрсээ экспортлж байгаа энэ бол хятад. Гэтэл бид нар одоо хятадтай Монгол хятадын хөлийн үн гэж байдаг. Тэргээр л өгдөг нүүрсээ. Үн бол өөрөө чухал асуудал. Австралийн нүүрс хятадын далайн бомбон дээр ирж байна. Манай нүүрс одоо их газраас нь орж ирж байгаа. Тэгээ тэр нүүрснүүд Австралийн нүүрс бол далайн бомбт дээрээ төмрөө өдөртөө хольж шатагдаад гам болоо хурчиж байгаа. Дахиж ямар нэгэн зардалгүйгээр. Манай нүүрс бол үйлдвэрээ хүрх хүртлээр төмөр замаар явж өртөг нэмэгдээд байгаа. Тийм учраас тэр өртгийг хасгаар манай нүүрс бол хямдхан зарагдаж байгаа. Бид нар нөгөө шууд хэрэглэгчийн хаашаанд австралиучиг оруулж чадахгүй л да. Тийм нэг зөрөө байгаа. Тэрнээс бас ер нь бол хятадын дотоодын биржийн үнийг л харгалзаж тэгээд хасах нь тээврийн зардлыг зарж байгаа. Тэгээд хятадууд манайхаас нүүрс авчаад өөрсдөө угаагаад цаашаа нэмэн өртөг шингээгээд авдаг. Гэтэл бид нар болохоор энд хамгийн хямдхан үнээр өгдөг. Бид нар яагаад өөрсдөө дотооддоо нүүрсээ угааж нэмэн өртөг шингээж болдог? MCS бол угааж байна. Эрдэс 5-7 тэдний баазыг ашиглаад угаагаад цаашдаа бол зөвхөн угаасныг зарыг гэдэг дээр тохироод нүүрсээ нэг цонхоор зарыг гэдэг дээр тохирч байна л да. Өнөөдөр улсын хурл дээр санал гаргаж байгаа. За экспорт импортыг орлох бүтээгдэхүүн гаргая. Ийм салбарт одоо төрөөс хөрөнгө оруулалт хийя гэсэн. Ингээд 888 төслийг шалгаруулахаар болсон. За яг хөө ингээд импортыг орлох бүтээгдэхүүн бид нар өөрсдөө хийгээд энэ төрөөс дэмжиж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ тэднийг дахиад гаднаас импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүүц байх боломжийг бид нар яаж хангах юм? Хэрвээ өрсөлдөхүүц бүтээгдэхүүн хийхгүй бол тэр үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хүн авахгүй. Тэгээд дампуурна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бол зээл авах гэж байгаа хүний зээлийг улс бол өгөхгүй шүү дээ. Бид нар арилжааны банкнд өгнө, арилжааны банк наадахыг чинь шалгана. Чиний хийсэн бүтээгдэхүүн үнэхээр борлогдно, чадна гэж үзэж байгаа бол зээл өгнө, үгүй бол өгөхгүй шүү дээ. Тэгэхээр ер нь бол бид нар бүх юмыг хийж чадахгүй нь тодорхой. Монгол улсын одоо харьцангуй давуу тал тулгуурласан тийм зүйлүүдийг бол хийх хэрэгтэй. Хамгийн түрүүнд энэ иддэг удаг юм ургадаг одоо юм бол эндээ үйлдвэрлэх хэрэгтэй. Хүнсний аюулгүй байдлаа бодох хэрэгтэй. Цаашид бол хит одоо хэдэн зуун саяар нь хийдэг том үйлдвэрүүдтэй өрсөлдөж чадахгүйгээс хойш одоо Монгол улс өөрийн гэсэн экспортод гаргаж болох бүтээгдэхүүнүүдээ бол бодож олох хэрэгтэй л дээ. Тэрийг бол улс бодож олж чадахгүй, яам бодож олж чадахгүй. Тэрийг хувийн хвшил хийж үйлдвэрлэж өрсөлдөж чадна. Тийм учраас тэр хувийн хвшилд нь таарсан зээлийн өгөх тухай ярьж байгаа болохоос өөр юм бол байхгүй шүү дээ. Тэгэхээр аж ахуй нэгжүүд өөрсдөө л тэр өрсөлдөхүүц байх боломжоо хадгална олно гэсэн үг үү? Тэрнээс тэрийг бол төрөөс зохицуулах хамарч арга байхгүй. Төрөөс дэмжиж болно. Жишээ нь ноолуурыг бид дэлхийн ноолуурын 25%-ыг дангаараа гаргадаг. Энэ 25%-га бүтээгдэхүүн болгоод экспортлох тийм компаниуд бол дэмжлэг авна гэсэн үг. Ягаад гэвэл дахиж дэлхий дээр өөр 25% гаргадаг. Энэ бол манай харьцангуй давуу тал юм байгаа. Тэгэхээр энийг л ашигла гэсэн үг. Бид 25% бүтээгдэхүүн болголоо. Энэ бол том зах зээл, олон 100 мянган хүний ажлын байр байгаа. Бид бол одоо юу гэдгийг автомашин үйлдвэрлэлээр дэлхийдээ өрсөлдөж чадахгүй. Бид дэлхий дээр юугаараа өрсөлдөж чадах вэ гэхээр ноолуураараа. Ягаад гэвэл түүхийд нь манайх учраас. Гэх мэтээр юм явна. Одоо ингээд түүхийгээр нь зөөдөг төмрийн өдөр, түүхийгээр нь зөөдөг коксч нүүрс. Сайн шиндээ аж үйлдвэрийн цогцлборын одоо хамгийн ихний үйлдвэр бол энэ гангийн үйлдвэр. Сайн шиндаас цогццгээс нүүрсээ сайн шиндээ аваачлаа. Ерөөгийн гол одоо дархнаас төмрийн өдрөө сайн шин дээр буулгалаа. Уг нь бол буухгүй урагшаа явж байгаа шүү дээ.
Тэр хоёроо нийлүүлээ шатаалаа, ширэн боллоо. Одоогийн өгч байгаа үнээс 2 дахин илүү үнээр зарлаа. Ядаж нэг ингэж юм эхлэх хэвээр. Тэгээ энэ засгийн газрын ажиллагаанд одоо миний сэтгэл дундуур юм байдаг бол энэ гангийн үйлдвэр ашиглалтанд орж явах хэвээр. Жил 7 сар боллоо, ороогүй л. Тэр сайн шандын аж үйлдвэрийн паркийг ер нь барих сонирхол байгаа мó? Тэр чинь хэрэггүй л гэдэг ашиг байх юм шүү дээ. Одоо хамгийн энгийн үйлдвэрлэл бол энэ. Бид нар өөрөөр бол дотооддоо өртөгшөнгөх тухай бодооч хэрэггүй. Ноолуур, сайн шанд, аршир ийм хэдхэн мал барьж байгаа. Тэрнээс одоо тэр хэтэрхий олон юм өрөөдөд хэрэггүй л дээ. За ингээд хэдхэн минутын зар сурталчилгааны дараа эргээ уулзцгаая. Сууг хөтөлбөртөө иргэн тавтаа морилно. Манай өнөөдрийн цензургүй ярианд улсын хурлын дарга энэ хөлд оролцож байна. За тэгэхээр бид нар одоо улсаараа дэмчин тавьж иж Чингис бонд гэдэг мөнгийг босгосон 1.5 сая $. Тэрбум. Энэ бондыг босгосныхаа дараа бүгд хариуцлагатай байх ёстой. Жирийн иргэнээс ахуулаад улсын хурлын дарга ерөнхийлөгч хүртэл гэсэн. За энэний 3/1-ийг бүтээн байгуулалтанд зарцуулнаа. За үлдсэнийг нь тэгээд тун хариуцлагатай тийм ажилд төсөлд үр ашиг өгөх төсөлд зарцуулах ёстой гэж мэдгэжсэн. Тэгээд тухайн цаг үе одоо өнөөдрийн цаг үе хоёрт ямар ялгаа байна? Бид нар юм хийж чадсан уу? За 3/1-ийг бүтээн байгуулалтанд гээгүүл дээ. Ямар ч төсөл санхүүжүүлсэн, зээл өгсөн 3/1 нь бондны мөнгнөөс 3/2 нь одоо бусад их усүрээс тэр зээл авах гэж байгаа хүн жишээ нь банкны зээл байдаг юм уу, өөр улсын экзим банкны зээлч байдаг юм уу, ингэж одоо гарах ёстой. Нэг үгээр хэлбэл $1 $2 үржүүлж ингээд $3 болгоод $1.5 тэрбум хийх ажлыг $4.5 тэрбум болгож өсгөх ийм бодлогыг 2012 оны 12 сарын 3-ны өдрийн үндэсний аюулгүй зөвлөлөөр зөвлөмж гаргасан. 12 сарын 6-нд мөнгө орж ирсэн. Тэгэхээр мөнгийг орж ирэхээс өмнө ахын тодорхой болсон байсан мөнгийг яаж зарцуулахын засгийн газарт чиглэл өгсөн байгаа юм л. За өгсөн мөнгө болгож үржигдэж явах хэрэгтэй шүү. Бусад хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Хоёрдугаарт энэ мөнгө чинь 17 он төлнө. 5 жилийн дараа эхний хэсгийг. 17 онд төлөх графика гаргацсан. Тэр өөрийнхөө одоо менежментийн тухай хуулиа батлуулсан байх хэрэгтэй. Гэтэл энэ өөрийн менежментийн хууль өчигдөр өргөм маригдж шин. Энэ өрийг яаж төлөх талаар бол засгийн газар одоогоор бодоогүй явж. Тэгэхээр ийм их аюултай юм болчиход байгаа юм л та. Мэдээж одоо Чингис бонд орж ирсэн санхүүгийн сектор сайнаар нөлөөлсөн үү? Тэр болгоныг бол яриад хэрэггүй л дээ сайн юм аа. Одоо муу юм бодож эхлэх хэрэгтэй болчихлоо. 14 он 3 жилийн дараа $500 сая нэг л өдөр төлөн пал хийгээл 2017 оны 12 сарын 6-ны өдөр төлнө шүү дээ. Хүүгийн хамт. Тэгэхээр одоо дөнгөж өрийн менежментийн тухай хууль орж ирж байгаа. За энэ хуулийг хилцэн батлан хэрэгжүүлнэ гэсээр бид нар бол цагийг хангалттай алдсан юм одоо. Ер нь 14 оны төсвийн тодтоглоос эхлээд нөгөө 17 он төлөх мөнгөө нөөцлж эхэлнэ л гэсэн үг. Тэгж нөөцлж чадах уу? Одоо чадхаас өөр аргагүй. Одоо буцаагаал нөгөө сургууль цэцэрлэг барьдаг мөнгнөөсөө хасалт хийгээд эхэлнэ шүү дээ. Өөр юунаас асах уу? Төрийн албан агштайхаа тогтцоолно, яамтайхаа тогтцоолно, агентлагаа бууруулна. Урсгал зардлаа хасна, гадаад явхаа болно. Дайллага заллага хийхээ болно. Гэл ингээл хэмнэлтийн горимд орохоос өөр аргагүй болж байгаа юм л та. Гэтэл энүүгээр босцсон юм юу вэ гэхээр Боинг онгоцноос өөр үзүүлэх юмгүй болчиход байгаа. Нэг онгоцол авсан уу? Нэг онгоцны бриж зээл өгсөн. Бриж гэдэг нь Америкийн Экзим банкны зээлээр авч байгаа онгоц шүү дээ. Яг нь Экзим банкныхаа зээлд хүрэх хүртэл Сиэтлын Боингийн компани төлбөр хийсэн. Энээс өөр юм бол үндсэндээ бусд нь бол дандаа
бүтээн босголтынхаа шатанд явж байна л да. Зам мам төмөр зам яг бодтойгоор болсон үйлдвэр бол байхгүй байгаа. Төмөр замд өөх мөнгө байхгүй гэж тийм ярилцлага одоо зам тээврийн сайд ганц өгсөн байсан. Би бүр гайхаад уншижсэн. Ганц Хөгжлийн банкнд мөнгө байхгүй. Анх мөнгө авах та. Талын өгчих тэр төмөр зам чинь 800 саяын төмөр зам шүү дээ. 400 саяын өгчих юм бол би 400 саяын хувийн хвшлээс хөрөнгө оруулалтаар татаад барьчих гэдэг төлөвлөгөөтэйгээр 400 саяыг батлуулж авсан юм байлээ. Одоогоор 200 аваад замын далангийн ажлын 70% хийгдсэн. Дахиад 200 өгөх үүрэгтэй. Тэрийг өгөхгүй байгаа гэдэг ийм л яриа байлээ. Яагаад өгөхгүй байгаа? Өнөөдөр өглөөний бүх сонингууд дээр тийм мэдээлэл гарсан баг. Юу гэсэн? Одоо бидрийг ингээд 400 сая авсан гэдэг байна. Бид нар аваагүй. Бид нар энийг 200-ыг авсан. Тэргээрээ 70 барьцсан. Одоо үлдэгдэл мөнгийг өгөөгүй ээж эдийн засгийн хөгжлийн сайд ингээд худлаа яриад байна гэсэн мэдээлэл өнөөдрийн бүх сониндод гарсан. Эх 7 хоногийн 2 дахь өдөр үндсэн аюулгуудын зөвлөлийн хурал хийж Чингис Мондын тайлан хэлцгээе. Тэгээд 2 жилийн өмнө өгчөөс өөрөөр алгаар хэрхэн биелсэн тэр 3-1-ийг барьж ажил төрөл нь хийгдсэн үгүй юу гэж зөндөө юм шалгана л да. Тэрүүгээр бол тодорхой болох байх. Батбаяр сайд бол одоо мөнгө байхгүй гэдэг шин. Байгаа гэдэг. 888 төсөл зориулсан мөнгө бол байгаа гэдэг. Тэгээ төмөр замд бол өгөх мөнгө байхгүй. Төмөр замд одоо анх өгөхөөр 400 төлөвлөсөн бол өхөл хэрэгтэй л дээ. Би эндээс нэг ийм хардлага надад байна л да. Параг цоромдын зөрчил яваад байгаа юм биш үү энэ хоёр сайд чинь. Нэг нь болохоор мөнгө авъя, над мөнгө өгөхгүй байна гэдэг. Нөгөөх нь болохоор мөнгө байхгүй чи юу чийгээгүй гэдэг ингээд байдаг. Батбаяр сайд болохоор өөр практик. Ганц үг сайд болохоор өөр практик. Магадгүй хоорондоо ингээд улс төр хийгээд тэр нь улс орны ажил сөргөөр нөлөөлөд байгаа юм шүү. Ер нь бол засгийн газар дотор практик байхгүй. Тэр нам дотор байж магадгүй байх. Засгийн газар бол нэг л зорилготой. Батбаяр нь байна уу, ганц хүн байна уу тэр замаа л барих үүрэгтэй. Замын барих ажлыг ганц хүн хариуцсан, санхүүжүүлэх ажлыг Батбаяр хариуцсан. Эцсийн дүндээ бол Алтан уугийн засгийн газар гэж ярихаас аль фракцийн хийн сайдын гэдгийг хэн ч асуухгүй шүү дээ. Үр дүн л хэрэгтэй. Энэ зам 15 оны эхний улирал ашиглалтанд орно гэсэн бол 15 оныхоо эхний улирал ашиглалтанд орж явах хэрэгтэй. Оюу толгой Эрдэнэтээс одоо хамаагүй том төсөл одоо сайн байх ёстой гэдэг. Гэтэл татвар төлөлт нь Эрдэнэтээс хамаагүй бага гэсэн би мэдээлэл авсан л да. Оюу толгой ажил нэгдүгээр чигдрэг байгаа. Энэ жилээс бол бүрэн хүчин чадлаар ажиллах байх. Өнгөрсөн жил бол тэгж чадаагүй. Баяжмлыг авахгүй барихгүйгээ зөндөө юм болсон юм билээ. Ер нь бол зөндөө том биш, 2 дахин том юм. Эрдэнэт бол нэг 500 мянган тонн баяжмал гаргаж байхад тэднийх нэг сая тонн баяжмал гаргана. Ер нь бол сая 500 болох юм. Тэгтээ далд уурах орсны дараа. Тэгэхээр нэг 2-оос 3 дахин том гэсэн үг. Та төлдөг татвар нь ч гэсэн өснө. Тэгтээ оюу толгоогоос бид нар дивидендийг 30 жил авч чадгаа байсан шүү дээ. Эрдэнэт бол дивиденд өгдөг учраас татварын мөнгөн дээр нэмэх дивиденд гэхээр овоо мөнгө болоод идэг. Энэ оюутлоготой байгуулсан хэлцээрийг та анхнаасаа шүүмжлэлтэй хандж ирсэн. Одоо тэний байр суурь ямар байгаа вэ? Оюу толгойтой байгуулсан хэлцээр анх орж ирэхдээ хачин юм орж ирсэн шүү дээ. Монголын татварын албан татвар төлөхгүй гэж. Тэгээд буцааж ээж татвар төлдөг болсон. Зөвхөн өөрөө татвар төлөхгүйгээс гадна өөрт нь ажил үйлчлэгээ нийлүүлдэг компаниудыг хүртэл татвар төлөвлөхгүй гэж. Оюу толгойн татварын алба Монголын татварын албанаас том болчих гэдээсэн учраас энийг буцааж бусдад адил болгосон л доо. Тэгээ мэдээж одоо бол гэрэн дотор алдсан онс юм бол байгаа. Ялангуяа тэр нэг техник эдийн засгийн үндэслэл зааснаас хамаагүй л зардал гаргачаад байгаа. Манай талын 34% байгаа учраас тэр зардлын чинь 34% бид нар дээр зээл болж өчигдээд өр болоо яваад байгаа. Тэгэхээр ер нь мөнгөгүй ээж энэ нэг хувь мөв гэдэг чинь ингээд бөөн өр хүү бодогдоод ингээд баларч юм л да. Сүүлийн үед оюутлогын төрийн мэлд эзэмшиж байгаа 34%-ийг заруул яасан бэ гэсэн санал одоо гараад яваад байна л да. Энэ дээр та ер нь ямар бодолтой байдг вэ? Оюу толгойн төслийн
50% нь Монголын талд оногдно гэдгээр баримжаалж улсын хурл бол гэрээг нь зөвшөөрсөн байдаг. Одоо хувиа зарчхаар нөгөө 50% чинь буурч штэ. Гэтэл буурсан 50%-ийг 58 жилөө өөр татвараар нөхөж авах талаар тохиролцсон тохиолдолд зарж болно. Одоо ямар ч өөрчлөлт хийсэн нөгөө анхны тохиролцоогоо л барих хэрэгтэй. Тэрээс нь хувьтай байна уу, хувьгүй байна уу, тэр бол дараагийн асуудал байхгүй юу? Хувьгүй боллоо, өсөн нэмэгдэх арилтыг татвар үйлчлээ. Тэрүүгээрээ бид нар нөгөө анх тохирсон 58%-ийнхаа өгөөжийг үрж чадхаар бол зарахад ерөөсө буруутах юм байхгүй л дээ. Би бол 34%. Ямар хэлбэрээр авах нь сонирн биш байхгүй юу? Тэр мөнгөө л олж авах нь чухал. 34%-ийг зарчихсан дээр юм байна гэдэг тийм. Зарсны дараа өөрөө төлнө л дээ бас. Бас өөрөө төлнө тий. Тэгэхээр чи ер нь адилхан гэсэн үг үү? Тий, ер нь бол тэр компанитай тэгж тохирч чадчихвал чадахгүй бол тэгэл зарж болохгүй л гэсэн үг шүү дээ. Та бол төрийн хүн. Одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө одоо 3-1 гэсэн үг. Тэгэхээр сүүлийн үед нэг ийм юм ажиглагдаад байна. Төрийн дархлаа сулраатчих шиг нэр хүнд нь бүр улам бүр унаад ах шиг. За төрийн гаргасан бодлого, үзэл, баримтлал, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг баримталдаг, тэрнийг хүндэтгэж үздэг. Тийм орон зай, тийм сэтгэхүй байхгүй болсон юм шиг. Танд тэгж бодогддгоо? За 90 оноос өмнө энэ төрийг чи ерөөсөө муу хэлж болдгоо байлаа шүү дээ. 90 оноос хойш буцаагаад нөгөө туйл руугаа явчихад байгаа. Энэ ерөөсөө болж байгаа юм алга гэж. Мэдээж одоо муу нэр хүндтэй авилга авдаг, хүнд суртал гаргадаг олон төрлийн албаагч энэ төрд байгаа юм. Тэглээгээд энэ төр одоо нэр хүндэг боллоо гэд төргүү болчих болохгүйгээс хойш энэ юмас хайжруулах тухай л бодох хэрэгтэй. Төрийн албаагчтай авилга авдаг болох хэрэгтэй. Сургал мургалтанд суулгаж одоо чадварчуулах хэрэгтэй. Монголын төрийг монголчууд л авч явна шүү дээ. Тэгэхээр бол алдаа дутагдал хаа байна? Тэрийг олж засаад явах хэрэгтэй. Мэдээж одоо 100% 10% тэгш хүн байдгүйтэй адилхан янз бүрийн бэрхшээлүүд байгаа шүү дээ. Тэгээ энэ болгоны яаж засах уу гэдэг талаар л олон нийт бас биднэрт төрийн албаагч биш улсууд төрийн албаагчтайгаа яаж хариуцлагатай болохгүй туслах хэрэгтэй л дээ. Ерөнхийлөгч хэлээд байгаа ухаалаг төр бол энэ чиглэл рүү хийж байгаа хамгийн том ажил шүү дээ. Ер нь яг төрийг дахин шүтээ гэсэн үг биш л дээ. Угаасаа төрийн нэр хүнд муу байгаа болохоор хүмүүс тэрийг хүндэтгэхээ болсон. Гэхдээ нэг зүйл дээр би эмзэглэдэг болоо да. Яа тэгэхээр эх оронч үзэл ярьсан одоо үндэсний үзэл ярьсан хүмүүсийг тэнэг мангар энэ одоо эх оронч үзэл яриад байхдаа яад ингэ тэгдэг болчих. Хэвлэл мэдээлэл ярьж өчтдөг хүмүүс ч бас тэг цэцрэгдэг. Гэтэл үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1-2-1 байна. Эх оронч үндэсний үзлийг дээдлэх нь үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого үйл ажиллагааны их үндэс мөн гэдэг. Энийг өнөөдөр мэдж байгаа хүн ер нь байна уу? Яг улсын хурл наад хуулиа сурталчлахгүй тийм алдаа дутагдал байгаа баг. Гэхдээ нэг ийм алдаа гарсан байна. Одоо манай 90 онд шилжил хийснээс хойш 90 оноос өмнөх нийгэм болвол энэ нэг үзэл суртал пропагандагаа доозыг нэвтрүүлээд тэгээ хүмүүсийн дургу болгоцсон. Энэ бол болохгүй муухай юм гэдэг. Гэтэл энэ Монгол улс гэдэг бол одоо 800 жил 2200 жилийн түүхтэй эх орноороо бахархдаг. Энийг эх оронч үндэсний үзэл гэдэг. Монголдоо сайхан амьдрий. Гэтэл нөгөө 70 80 жил биднэрт одоо энэ социализм пропаганда юу заасан гэхээр Монгол хүн бол юу ч чадахгүй. Оросууд бол одоо хамаг юм хийж өгдөг. Мал малхаас өөр хийж чадж байгаа ажил байгаа мó гэд. Өөрийгөө 2 дугаар сортын иргэн болохоор ингэж үзэл суртал байнга явуулж илдэ. 90 оны дараа энэ юугаар сонигдсон гэхээр нөгөө Орос байхгүй болсон. Агуу Америк улс, агуу Япон улс бид нар чинь бахаал бүтэхгүй улсууд байна штэ гэдэг юм ахаа толгоонд нь хийж өгч байгаа. Гэтэл энэний эсрэг Монголын төр юу хийх ёстой гэхээр одоо аюулгүй байдлын үзэл баримтлал заасан шиг бид бол чаднаа. Бид одоо 800 жилийн өмнө чадж энэ дэлхийг удирдах явлаа. Тэр үедээ мэдгэжсэн хураа газрыг бүгдийг л одоо өөрийнхөө төрмээр
тэр олон улсын худалдааг явуулж, цаасан мөнгө зохиож, дипломатиас ингэж тэргүүлэх гүрэн байсан биз дээ. Бид тэрэн шигэ чаднаа. Одоо хүн болгон ядуурлаасаа гарна, сайхан ажил төрөлтэй болно. Манай улс сайхан хөгжинэ гэдэг ийм зүйлийг тэр киногаараа, урлагаараа, энэ сони хэвлэлээрээ, телевизээрээ өдөр болгон хийдэг ажлаа л хийгээгүй юм байна. Тэгэхээр энэний орыг юу үзэлж ийн гэхээр Солонгос кино. Энэний орыг юу үзэлж ийн гэхээр ахаал нөгөө өөрийгөө үгүйсгсэн, өөрийгөө хоёрт үзсэн. Тэр гадаад дотоодж очиж юм үзсэн жоохон мэдсэн улсууд нь Монголоо муулдаг. Монгол бол одоо хөгийн. Биднэрт муу юм байгаа, автата мутата зөндөө олон проблем байна. Машин Улаанбаатар нь төгжээтэй. Гэтэл энэ болгоныгоо засаад сайхан амьдрах талаар 90 оноос өмнөх пропагандаг муу гэж үзсэн учраас сүүлийн 24 жил энэ Монгол гэдэг улсынхаа үзэл сурталыг явуулаагүй. Ямар намынх байх нь хамаагүй. Монгол гэдэг бол одоо ийм сайхан ор юм а гэдэг. Амьдарч болно, ажиллаж болно, амжилтанд хүрч болно. Ийм юм хийгээгүй юм байна л да. Би Монгол хүн гэдгээрээ бахархал ер нь нэлээд суларсан. Тийм учраас одоо Солонгосыг сайхан ч гэдэг юм уу, Америкийг сайхан ч гэдэг юм уу үздэг хүмүүсийн тоо нэмэгдээд байгаа. Гэтэл бид бол ерөөсөө дутах юм байхгүй. Бид бүх юмыг хийж чадна. Би сая нэг тэр троллейбусны автобусны үйлдвэр дээр очив. Яг хөө бид нар хийж чадахгүй юм байна. Мотор, зотор, тэр шасси, дугуй тэрийг авчраад дээр нь энэ амбаар усгаж байна. Автобус ч ердөө амбаар юм биш явдаг амбаар. Тэр нь хамаагүй ингээ сайхан дулаан гадаадаас авснаас хамаагүй тохилог болж байна. Вакуум сонгомогтой. Тэгээ тэр үйлдвэрийн ажилчид Японд очиж машины үйлдвэрт ажиллаж байгаад ирсэн улсууд байна. Тэгээ Японы машины үйлдвэрийн ажилчид өглөө болгон тэр компанийнхаа дууг дуулдаг. Тэгээ тэр дуу дуулдаг үгээ уншиж ялээ шүлэг уншиж байгаа юм шиг. Бид бүгдийг чадна, Монголд машин бүтээж болно. Болохгүй юм ерөөсөө байхгүй гэж ингэж хоороороо хэлдэг. Тэр бол надад маш их таалагдсан. Тэр Монгол юу мал маллахаас өөр юм мэддэггүй ш. Автобусаа үйлдвэрлэж. Одоо гаднаас дахиж автобус авах шаардлагагүй. Троллейбус авах шаардлагагүй. Харин ч бид өрсөлдөх чадвартай троллейбусыг зарж болж байгаа байхгүй. Ийм маягаар бол өөртөө итгэх хэрэгтэй. Монголчууд өөртөө итгэхгүй бол өөр хэн ч итгэхгүй шүү дээ. Энэ Монгол хүний үнэлэмж монголоор бахархах гэдгийг би ерөнхийлөгч Элбэг Дөржиг их сайн хийдэг гэж боддгийг. Зүгээр гадагшаа айлчлалуудаар явахдаа тэр пиараа их сайн хийдэг л дээ. Тэгээд тэрийг одоо уг нь үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс бүр төрийн бодлого болгомоор санагдаад идэв. Би бол тэр талаар тодорхой алхмууд хийж байгаа. Юун төлөө соёлын амтаа болсон бэлээ. Энэ нэг сум болгонд байдаг кино театруудаа өөдөн татаа тий. Энэ урлаг уран сайханда мөнгө зарыг тэрүүгээрээ дамжуулж монголчуудаа эх орнороо бахархдаг. Юм чадна гэж өөртөө итгэдэг. Нөгөө нэг социализмын 70 жилийн Орос мэргэжлийн бүхнээ сайн гэдэг үзэлч арилахгүй шүү дээ. Би танаас нэг хөвгчлөлтэй асуулт асууя гэж бодлоо л да. Энэ нөгөө импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц төслийг шалгаруулна гэхэд 1151 байлоо тоон. 1100 гарсан байсан. Тий. Гэтэл энэ гинт 888 үйлдвэр болоо явц төсөл болоо явчихсан. За гэтэл гудамж төсөл гээд одоо энэ Улаанбаатар хотын уулзуурыг засаж байгаа. Энэ 33 уулзуур юм байна. За замын үд дээр наашаа 10 км хүнд даацын зам тавьсан. Тэрний мөнгө 33 тэрбум. Нөгөө нэг 68% татвар тогтооход сумагийн 68 дахь аварга төрлөө гээд 68% татвар тогтоосон шиг нэг ийм зүм бэлгийн тоо яваад байгаа байхгүй юу. Тэгээ энийг Батбаяр садлахаар 33 тэнгэр байдаг гэж тайлбарлаж байна л та. Та ер нь ийм зүм бэлгийн бөө мөрөглийн ийм юм юу гэж боддог вэ? Яг тэр юмд итгэдэг улсууд байх л бах тэр ажлаа хийх хэрэгтэй л дээ. Төрийн ажил бол энийг хэрэглэж болохгүй л дээ. 1000 хэдэн зуун төсөл байхад нь энэ төслийг яаж санхүүжуулахыг ярьж байхад би нэгс төслийн хаслгүйгээр бүгдийг банк руу шилжүүл. Тэр мөнгөний эрсдлийг банк хүлээх ёстой.
банк бол бондныхоо мөнгөийг дамжуулан зээлдүүлдэг юм хэлсэн. Тэгсэн чинь 1000 хэдэн зуун биш 888 болцсон л явж илээ. Тэр бол буруу л да. Та тоог ямар өчтөд тоог асуусан уу? Би асуугаагүй. Бүгдийг нь явуулаагүй нь өөрөө буруу байгаа. Тэгэхээр яамны сайд хүн энэ төсөл болон болохгүй гэдэг шалгуур хийж байгаа нь өөрөө буруу байгаа. Засгийн газрын тухай хуулиар тэр сайд тийм ирэх байхгүй. Төсөл цуглуулж байгаа бол бүгдийг банк руу шилжүүлээд эцсийн шийдвэрийг банк л гаргана. Тэр бизнесээс учирсан хохирлыг улс хариуцахгүй байхгүй. Би танд нэг дүрс үзүүлэхээр бэлдсэн. Ботоо дүрс. Одоо найруулагч эфирт өгөө. За энэ болохоор одоо манай улсын хамгийн одоо үнэтэй байдаг Central Tower-т байдаг Versace гэдэг брендийн дэлгүүр. Саяны тэр туу цайжилсан хүн бол захирлан Бат2-ын хулан гэж одоо манай эдийн засгийн хөгжлийн сайдын охин эзэн юм л да. Тэгэнд бол нэг цүнх хамгийн хямдхан цүнх $1950 байдаг. Гэтэл өнөөдөр нөөцийн мах 5,000 төгрөг. Хүмүүс 5,000 төгрөгөөр нөөцийн махаа авч идэж чадахгүй өрөх маш олон байгаа байхгүй юу? Гэтэл би энэ юмыг яагаад авчирсан бэ гэхээр эдийн засгийн хөгжлийн сайд амьдрал сайхан байна. Та нар сайхан юм бод гэж загнаад идэг. Гэтэл өнөөдөр өөрийнх нь өрхийн орлого бол юм. Гэтэл ард түмэн өнөөдөр нөөцийн махаа авч идэж чадахгүй л байгаа байхгүй юу? Гэхдээ та энэ дээр хариулахгүй ч хийж болно гэдэг шиг. Би танд энийг үзүүлэе гэж утсан. Та юм хэлэх үн дээр. Ер нь хэцүү асуулт л да. Бат2 сайд бол сайд болохоос өмнө мөнгө төрөхтэй байсан л да. Тэр би тэр юунд нэх гайхгүй байгаа. Өрөнгө орлогын мэдүүлээд явж байгаа. Тэр бол нэг тийм сүртэй юм биш баг. Тэрд байгаа бүх зүйлээ өөрөө хэрэглэхгүй шүү дээ. Үнд зараад хэдэн төгрөг олох гэж л байгаа. Ер нь бол бажет байдлыг бол мэдэрч ажиллах хэрэгтэй. Амьдрал мэдрэхгүй л байна гэж би хэлэх гэдэг. Тий, амьдрал бол бүгдээрээ Versace биш. Бас бүгдээрээ нөөцийн мах карамалж авдаг хүмүүс биш шүү дээ. Тэгээ энэ хоёрын хооронд бол бүх спектр байгаа. Ер нь бол инфляц ханш одоо бид бол төлбөрийн тэнцлийн хямрал руугаа орчлоо. Энэ өөрөө эдийн засгийн хямрал байхгүй байх талаар ажиллах хэрэгтэй. Мэдээж өөдрөгөөр одоо ард түмэнд зөв мэдээлэл өгч явж болох л байх. Гэхдээ мах карамлж авч байгаа улсууд бол Бат2 сайдын үгэнд итгэхгүй шүү дээ. Амьдрал нь тийм биш байгаа учраас. Тэгэхээр ямиг бол одоо бодитоогоор мэдээлэл хүлээн авч бодитоогоор шийдвэр гаргаж явах хэрэгтэй. За ингээд манай нэвтрүүлгийн хугацаа болсон байна. Танд баярлалаа. Та өөрөө би одоо ингээд нэг үг хэлэхээс нь асуусангүй дээ гэж бодож байгаа үгүй л та эфир чөлөөтэй. Ер нь бол улсын эдийн засгийн өсөлт байна л да. 17 бол тийм гинтийн аномал байсан. За ер нь бол Монгол улсын өсөлт нэг 10%-аас дээш дахиад нэг 10-20 жил явах гэдэг. Тэгээ энэ болгоныг хийхэд бол их урд уу, эвд үү хэрэгтэй. Хамаагүй одоо оптимист төсөөллөөр янз бүрийн шийдвэр гаргаж болохгүй. Их л одоо нарийн хэмжиж явахгүй бол энэ валютын ханшны өсөлт шиг гинтийн юмнууд гарч ирээд байна л да. Тэгээ энэ бол өсөлтийн зовлон. За нөгөө талд нь болохоор жилдээ 10% өсөж байгаа эдийн засаг надад яагаад наалдахгүй байна гэдэг яриа бас гарна. Тэгэхээр энэ болгон бол бүгдийн зохицуул тохируулга хийж явж явах өсөлтийг өр өгөөчтэй олон хүнд хүртээлтэй болгож хувирах. Тэр нь одоо моргэж юм уу дэд үтц энэ олон зүйл байна л да. Лавл одоо арчилсан намыг засгийн эрх анх авч ирсэн 2012 оноос 2016 онд хүлээлгэж өгтөө бид бол тайлан тавих хэрэгтэй. Тэдэн хүн байранд орж моргожийн зээлээр амьдрал нь сайжирсан байна. Валютын ханш шийдэж байсан гэдэг юм уу? Эсвэл одоо тэдэн үйлдвэр ашиглалтанд орж Улаанбаатарын утааг ингэж шийдсэн ч гэдэг юм. Ингэж нэг бодитоогоор ажил хөдөлмөрөө хийгээд тайлангаа тавиа явдаг. Дараагийн сонгуулиар арчилсан намд санал өгдөг ийм системийг сонгосон шүү дээ. Тэгэхээр бол цаг хугацаа бол маш хурдан явж байна. Үндсэндээ 2 жил нь алга болчлоо. Одоо үлдэж байгаа 2 жилд хурдан шуурхай ажиллаж энэ зүйлүүдийг засалруулах хэрэгцээ байгаа. Банкудад мөнгө нь байгаад идэг компаниуд нь авч чадгаа байлцсан зээл
Тэгээ энэ бол бас л нэг 4 жилийн өмнө яригддаг байсан зүйл шүү дээ. Нөгөө банкнуудын хэмжээг томруулаагүй ч байдаг юм. Тэгээд гих мэтэр бол хийх ажил бол маш их байгаа. Энийг өсөлтөөс хүн болгонд бас хүртэх ёстой. Хүн болгонд хүртэх ёстой гэдэг нь хүн болгоо ажилтаа болж орлоготой зээлэрч болтгой байр авчдаг. Ийм л болохыг л мөрөөдж байна л да. За танд баярлалаа. Би тэгээд танд хандаж хэлэхэд ер нь бол одоо та намаасаа хөөгдөх тэр хяналтын зөвлөлийн хурлаараа ороод хөөгдөх шийдвэр гаргацсан зөв шүү. Би бол таны намаасаа хөөгчөөсэй гэж бодож байна. Яагаад гэхээр өнөөдөр нам нь үндсэн хуулиар зөрчдөг төрийнхэн дээр гарцсан байгаа. Энийг хүн болгонд ойлгуулахад таны энэ кейс маш үнэтэй хувь нэмэр болох юм аа. За ер нь бол асуудал бол байна л да. Тэгээд энийг зөв зүйтэй болгох нь бидний үүрэг. Тэрнээс одоо босд нь бол 3 дугаар зэргийн асуудал та. За танд баярлалаа. За баярлалаа үзэгчдээ. Энэ бол 2 дугаар суваг цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт улсын хурлын дарга инх болд оролцлоо. Баяртай үзэгчдээ.